Би тэгээд энэ хуулийг хэлцэх ёстой гэж бодож байгаа. Хэлцэх ёстой. Гэхдээ энэ хуулийг хэлцэхдээ шууд засгийн газрын оруулж ирсэн хувилбараар дэмжих бас боломжгүй байна гэж харж байна. За сая бол гишүүдийн асууж байгаа сайтай хариулж байгааг сонслоо. Нэг зүйл дээр маш их эмзэглэлээ. Бас гайхаж байна. Тахрын албыг үндсэндээ цагдаагийн байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллагын ажилчдыг шалгах тэр эрхийг хязгаарлаж өгөхийн тулд тахрын албыг байгуулсан гэж ярьж байна. Түүнийхээ хүрээнд амжилттай шударгаар цагдаагийн 5 албан агчид ял оноосон 7 сарын 1-ний асуудлыг л хөндөж байгаа шиг байна л да. Тэгээ шударгаар шүүгдээд одоо тэр 5 хүн ял авцсан юм уу те? Маш сонирхолтой юм ярьчлаа л да. Бүр үнэхээр эмзэглэж харамсаж тэр нөхдүүдийн өмнөөс би харамсдаг. Улс төрчдийн золиос болсон хүмүүсийг өнөөдөр жишээ авч ярих нь тийм өнөөдөр багтмаар сайхан жишээ энэ болж чадсан юм уу? Харин өнөөдөр өөр жишгээр, өөр утгаар бас тайлбарлаж ярьсан бол бас ойлгож хандах байлаа. За тэгээд бас нэг юм зүйл байна. Энэ төрийн албаны залгамж шин чанар гэж юм чи одоо байха болчихжээ. Өнөөдөр нэг сайд нь орж ирээд нэг байгууллага байгуулдаг, дараагийн сайд нь өгүүлсэгдэг. Энэ хоёр сайдын, энэ сайдуудын итгэл үнэмшилтэй холбоотойгоор энэ хууль өөрчлөгддөггүй шүү дээ. Хууль нийгмийн хөгжилтэй уялдуулж, зайлшгүй шаардлагатай тэр асуудлуудыг оруулж ирж энэ хууль маань гарах ёстой л доо. Тэрнээс биш одоо хэн нэгэн сайдын итгэл үнэмшилтэй холбоотойгоор байгууллагын чиг үүрэг бүтэц өөрчлөгдөд байдаг юм байхгүй. Манайд нэг юм нэг сонин жишг одоо тогтчлоо л доо. Тэгээ энэ хуулиудаа оруулж ирэхдээ энэ олон хуулиуд татагдсан, буцаад татагдаж, нэр томьёо өөрчлөгдөж, орж ирсэн, концепц нь өөрчлөгдөж орж ирсэн. Энэ хуулиудыг татахтаа яагаад өмнөх сайдтай нь ярьж болдгоо? Энд чинь хүний ёс зүй этикийн асуудал шүү. Тэмүүжин сайдтай ярьж болно. Энэ хуулиудыг би одоо ингэж оруулж ирэх гэж байна. Ямар учраас оруулж ирж байгаагаа ярих хэрэгтэй шүү. Энэ хуулиуд дотор ч нэ штэ. Согтуурах, мансуурах донтой эмгэгтэй хүнийг албадын эмчлэгтэй албадан хөдөлмөр хийх нь бол тэр конвенцаараа бол байхгүй болоод албадан эмчлэх гэдэг асуудал орж ирж ирсэн. Энэ хууль буцаад татагдсан. Энэ хууль бол зөвхөн нэмэлт өөрчлөлт төдийхнөр өнөөдөр орж ирж байна л да хэлбэр төдий. Би бол энэ хуулийг бол үндсэндээ бүхэлдээ өөрчлөгдөх, концепц нь өөрчлөгдөж орж ирэх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ албадан эмчлэх энэ асуудал бол өнөөдөр зөвхөн албадлагын чин чанарыг хадгалах бишээ. Өнөөдөр яг жинхэнэ бодтой үр нөлөөтэй хэрэгжих боломжтой төгс төгөлдөр ийм хүнд чиглэсэн хууль гараасаа гэдэг үүднээс би харж хүлээж ирсэн. Мөн тэр тахрын албанд гүйцэтгэх ажлын чиг үүргийг хадгалуулж үлдээсэн байгаа. Энэ чиг үүргийг ойлгомжтой тодорхой болгохгүй бол үнэхээр бас гүйцэтгэх ажил явуулдаг байгууллага маань дахиад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нэмэгдээд очиж жишээтэй ийм буруу ташаа зүйлүүд бас гарч ирж байна гэдэг юм байна. За гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань өөрөө хэрэгжих бодиттой нөхцөл байдал нь үнэхээр гэрч хохирогчийг хамгаалах асуудал энэ тахрын албатай энэ чиг үүрэг нь үнэхээр салшгүй холбоотой байсан. Шүүхээр одоо асуудлаа эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тэр орон зай дотор гэрч хохирогчийн асуудал үнэхээр хэн хамгаалах вэ гэдэг асуудал бүрхэг байсан. Энэ нь тахрын алба өнөөдөр хамгаалж хадгалж яснаар тодорхой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дахин гэмт хэрэг гаргахгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх юм эрх зүйн орчин бас боловсронгуй болоод бас тогтчихсон, нутагшижсэн. Одоо энийг одоо ингээд авчихлаэр мэдээж хадгалж үлдэнэ гэж байна л да. Гэтэ яг яаж хадгалж үлдэх юм? Одоо нэг сайд нь одоо Тэмүүжин сайдын одоо концепц үзэл баримталтай нэгдээд иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд чинь тахрын алба байх ёстой гэдээ энэ талдаа гарчлаа. Дорилж жав сайдыг дагаад энтэй талдаа хүчний байгууллагууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд байх ёстой гэдээ гарчлаа. Ингээд бид өнөөдөр нийгмээ талцруулах зүйл хийгээд байна шүү дээ. Тэ ингэж болохгүй шүү дээ. Одоо энэтэй холбоотой маш олон яриа нөгөө 5 толгойг тойрсон асуудал яригдчихсан бол одоо тахрын албыг тойроод буу асуудал дэгдэж гарнаа. Энийг улс төрчид дааж гарч чадах юм уу өөрсдөө?